MNC телевизийг сонгож байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр манай студид эрүүл мэндийн спортын сайд Ламба ирсэн байна. Танд орой минь хүргэе. За баярлалаа. За тэгэхээр манай эрүүл мэндийн спортын сайд бас яг тодорхой томилогдсон эзэнгүү нэлээдгүй олон сарыг үзсэн. Тэгээд таныг ажиллаа авахд бас хүлээгдэжсэн яаралтай шийдвэрлэх ёстой олон ажлууд байсан баг. Тэгээд хоёулаа шууд яриандаа оръё. Ардсан намын эрүүл чирэг Монгол хүн хөтөлбөрийн талаар, онцлогийн талаар та ярьж мэдээлэл өгч ярилцлага эхлэх үү. За баярлалаа. Ер нь бол одоо эрүүл чирэг Монгол хүн 2020 гэдэг энэ хөтөлбөр бол 12 оноос эхэлсэн. Ардчилсан нам бол 8 жилийн хөтөлбөртэй улсын хурлын сонгуульд орсон шүү дээ. Энэ жил дөрөвдөг жил нь явж байна. Энэ бол дөрөвдөг жил нь дуусах гэж байна. Одоо дөрөвдөг жилийн шинэ сонголтоор орж эхлэх гэж байна. Тэгэхээр энэ бол манай одоогийн хөтөлбөр бол 12 оныхоо дууссан ажлын цэглээ, дуусаагүй ажлыг өргөжлүүлээд дээр нь одоо орчин үеийн шинжилгээ ухаан технологитой нийцүүлсэн ямар ажлуудыг хийх вэ гэдгээ бол одоо боловсруулсан. Одоо миний бие нөхдөөтэйгээ нийлж одоо хийсэн учраас яг тулгамдсан асуудлуудаа голчлон яг тодорхой заалтууд оруулж хийсэн. Манай хөтөлбөр одоо 6 бүлэг дээр 39 зүйлтэй. Тэгэхээр энэ бол нэлээд мөргөн програм. 6 бүлэг нь бол тодорхой нэртэй. Тэр нэрэнд нь тохирсон арга хэмжээнүүдийг авахар ингэж хуульчилснараа онцлогтой. Өөрөөр хэлэх юм бол орон нутгийн сонгуультай хамт явж байгаа учраас орон нутгатаа хийх ажлуудаа бол одоо бас давхар тусгаад хийчихсэн ийм одоо нэлээд онцлог хөтөлбөр байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбартаа одоо холбоотой нэг зүйл байдаг. Энэ бол одоо монголчуудын нөгөө эмчилгээ онцлогооны асуудлууд байдаг. Монголчуудын ихэнх одоо иргэд одоо гадагшаал бол юу гэдгийг одоо урд хөр шойдэр солонгос юу гэдгийг Америк гэдэг юм уу те өндөр хөгжилтэй оронд очиж ялангуяа онцлуулах гэж энэ явж байна. Энэнийг дагаад их мөнгөний урсгал гадагшаа урсж байна. Энийг одоо зохицуулнаа. Энэ урсгалыг 70% бууруулна гэсэн асуудал яригдчихсэн. Энэ талаар та бас ярьж байна. Тэгэхээр энэ онцлогоо эмчилгээ гэдгийн энэ хувьд аваад үзэхэд эрүүл мэндийн сайдын тушаалаар одоо 39 онцлогоо эмчилгээг бол Монголд эмчлэх онцлох боломжгүй гэд гадаадад явах одоо шийдвэртэй байлдаг л да. Тэгэхээр энэ жагсаалтын дагуу бол одоо манай үндэсний том төвүүд онш дээр нь тодорхой ойлголт хийгээд тэгээ гадаадад явах зөвшөөрлөө бол олгодог. Тэгэхээр энэ бол одоо маш их дарамт эдийн засгийн дарамтанд бол ард түмнийг оруулж байгаа. Тийм учраас бол энэ 2012-оос 16 оны хооронд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлээд дуусгаад цааш нь одоо улам үргэлжлүүлээд хийх юм бол бид одоо энэ гадаадад явж байгаа урсгалыг 70% бууруулна гэж ингэж үзсэн. Энэ дээр юу хэлэх вэ гэхээр одоо жишээлх юм бол үндэсний онцлогооны том төвийг Солонгосын 55 сая $, Монголын засгийн газрын одоо 10 сая $-ын ийм хөрөнгө оруулалтыг хийгээд одоо барих энэ шийдвэрээ гаргаад одоо сая шавын тавьчлаа шүү дээ. Солонгосын Samsung Group одоо зохион байгуулна, байрна, ашиглалтанд оруулна. Тэгэхээр энэ төв бол өөрөө одоо хамгийн том онцлогооны төв болж хувирна. Ягаад гэвэл Монголд бол энэ PCD гэдэг юм байдаггүй. Энэ чинь бол одоо жишээлх юм хавдартай хүн тухайн хавдар нь бүх хэрэгтнийтэй одоо тарж үгүй юу гэдгийг тодорхойлж байдаг. Ийм одоо онцгой маш чухал цөмийн хурцгаараар ажилдаг ийм одоо онцлогооны аппарат байгаа юм. Одоо бид нар бол ерөөсөө Имрайл байна шүү дээ дээдлэн. Тэгэхээр энийг энэ үндэсний онцлогооны төвд үйлдвэртэй нь одоо ашиглалтанд оруулна. Үйлдвэр нь бол одоо нөгөө цөмийн хурцгаарынхаа үйлдвэрлэдэг изотофын үйлдвэр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ би юу хэлэх гээд байна вэ гэхээр энийг л ашиглалтанд оруулах юм бол энэ PCD гэдэгт одоо онцлогоогоо баталгаажуулахаар явж байгаа хүний тоо дийлэнх хүний одоо 70-80% эзэлдэг байхгүй юу. Тийм учраас энийг оруулчихад дараа нь одоо бид нэр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Японы буцалтгүй тусламжаар одоо 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж энэ нэгдсэн эмнэлгийг ашиглалтанд оруулах. За дараа нь бол одоо Доронтын бүсийн онцлогооны төвтэй нэгэн адил баруун бүсийн одоо Ховд аймагт байж байгаа онцлогооны төвийг Кувейтийн төрийн ордны өргөтгөл барих 12 сая $-ын төслийн эрүүл мэндийн салбар зориулахаар улсын хурлын даргын одоо санаачлагаар засгийн газар тогтоолоо гаргачлаа шүү дээ. Тэгээ сая одоо тэр бүсийн онцлогооны төвийг цоо шинээр барих одоо цогцлборын 14.2 одоо тэрбумын зарцуулах хэрэгтэй. Энэ чинь бол 24 тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ. 12 сая $, гэдэг чинь. Нөгөө талаар өнөөдөр сая та бүхэн мэдж байгаа одоо үндэсний онцлогооны төвтэйгээ зэрэгцээд ашиглалтанд орох хэвээр энэ төрийн албаны эмнэлэг гэл одоо нэг
удаан настай юм байсан шүү дээ. Эний чинь сая одоо амбулаторийн хэсгийн нэгдүгээр эмнэлэгт өгөөд нэгдүгээр эмнэлгийн харьяа одоо тэр салуур амбулатор болгоод өнөөдөр ашиглалтанд оруулчлаа шүү дээ. Нээлттэй нийцлээ. Ард нь байж байгаа 260 ортой эмнэлгийн бол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болж байна. Чингэлтэй дүүргийн иргэд өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг чи одоо нэг ойфсын одоо бүр нэг дээр үеийн барилга дотор ямар ч стандартгүй юм дотор байгаа шүү дээ. Ер нь манай нийслэлийн эмнэлгүүд бол ийм л нөхцөл ажиллаж байгаа. Тийм учраас нийслэлчүүдээс маш их зэмлэл хүлээдэг. Сонгон хайрхан дүүргийг Азийн хөгжлийн банкны загвар эмнэлэг гэж одоо төслөөр нь хийх гэж байна шүү дээ. Тэрийг одоо нурааж эхлэх гэж байна. Нураах тендерт нь одоо компани шалгараад байж байна. Энийг мөн одоо байрчих. За мөн нөгөө төрөх 300 ортойхоо тодорхой хэсгийг хан уул дүүргийн одоо эмчилгээ онцлогоо хийдэг юм эмнэлэг болгох. Баян зүрх дүүрэгчийн ангайхан шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэг тариалагдах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бол эцээсээс Монгол хүн Монголдо одоо эмчлэгдэх, онцлогдох бүрэн боломжтой болно. Энийг л ардчилсан нам хөтөлбөртэй тусгаж 20 он гэхдүүд бүгдийн ашиглалтанд оруулна гэсэн зорилт тавьж байгаа. Онцлогооны төв гэснээс яг манай улсын одоо хэдэн аймагт онцлогооны төв ажиллаж байна? Одоо энэ 12-оос 16 оны хооронд одоо Алтан хоёрын иргэний сайд өөрийнхөө багцаас 23 тэрбум гаргаад 11 аймагт хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийн онцлогооны төв байгуулчихсан. Энэ 10 аймгийн бол одоо энэ 16 17 онд бол дуусах. Тэгэхээр 21 аймгийн орчин үеийн онцлогооны төвтэй болчихно. Тэгээ нөгөө бүсийн онцлогооны төвүүдийг чинь дандаа шинжилж штэ. Өмнө говь аймгийн онцлогооны төв баригдаад эхэлчихсэн. Би сая очиж үзсэн. Одоо суурин тавигдаад дэшээ явж байна. Тэгэхээр энэ бүхэн чинь бол ерөөсөө л энэ аймгийн онцлогооны төвийг ингээд тоног төхөөрөмжөөр хангана гэдэг бол нөгөө явах урсгалыг багасгаж байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө цахим эрүүл мэнд гэдэг юм чинь жинхэнэ утгаараа холбогдсон шүү дээ. Энэ бол зүгээр анагаахын шинжилгээ ухаанд бол маш том дэвшил гарч байна. Энэ мэдчлэн одоо эрүүл мэндийн салбарт бол сайхан баяртай сайхан мэдээнүүд бол олон байна л да. Одоо жишээлбэл одоо манай дотооддоо чөмөг шилжүүлэн суулгаж ингэж байна. За элэг шилжүүлэн суулгах. За сүүлд нь 3 дугаар эмнэлэгт зүрхний хим алдалтыг бас имжилдэг болж байгаа юм байна. Зүрхний хим алдалтаар гэтэл гадагшаа явхад нэг 8-аас 20 мянган доллар зарцуулдаг байсан бол дотооддоо ямар нэгэн зардалгүйгээр за тэр хүний дагаж явах зардал гэдэг зөндөө юм одоо ард түмний нуруунд дээр байгаа ачааг л одоо бууруулаад байна л да. Яг үнэ хэлэхэд Люксембургийн төслөөр 3 дугаар эмнэлэг бол энэ зүрх судасны одоо эмчилгээний онцлогооны одоо маш том аппарат хэрэгсэлтэй болж байгаа шүү дээ. Ингэснээрээ бол үнэхээр одоо зүрх судасны чиглэлийн одоо энэ арга хэмжээг авах одоо бүрэн боломжтой болцсон л доо. Харуултын төвийг би одоо сайд байхдаа байгуулсан. Одоо жинхэнэ одоо нөгөө Америкийн нэгдсэн улсын манганы сорилтын зорилтод одоо орсон тэр хөрөнгөөр одоо байгуулсан шүү дээ. Энд одоо үнэхээр одоо нэг цагийн дотор харвалт өгсөн хүнийг очиод эмчлээд баг нь аваад ирэх юм бол энэ хүн чинь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй болох нас барах тийм эрсдлээс зайлсхийж байгаа шүү дээ. Бид бол зоригтой ордог. Би бол одоо маш зоригтой алхмуудыг хийж ийм том юм руу бол маш их өөрчлөлтийг хийж эхэлсэн шүү дээ. Одоо тэр бүгд өнөөдөр энэ 12-оос 16 оны хооронд хагас нь ашиглалтанд ороод одоо ном ёсоор ажиллаад одоо 16-аас 20 оны хооронд бол бүрэн дуусах боломжтой. Тэгэхээр таны хувьд эмч сувилагч нарын одоо чадвар чанарын асуудал дээр юу хэлэхээр вэ? Яг зөвхөн Монгол эмч нарыг бол чадвартай зарим тохиолдолд яг нэг олон улсын стандартын түвшинд нийцсэн тоног төхөөрөмж төр багаж хэрэгсэл нь байхгүй байдаг учраас зарим төрлийн хагалгаа эмчилгээг бол дотооддоо хийх боломжгүй гэж ярьдаг л да. Ер нь бол одоо эмч сувилагч хоёр бол гологдохгүй. Хамгийн гол нь бол одоо байшин барилга тоног төхөөрөмжийн стандартын түвшин нөгөө талаасаа бол санхүүжилт нь бас стандартын байх хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас одоо нөгөө эрүүл мэндийн даатгалын хуульчин гараад өндөр өртөө онцлогоо эмчилгээ за мөн одоо өрхийн эрүүл мэндийн төвийн гэр эрүүлчлэх үйлчилгээ сэргээн засах эмчилгээ онцлогоо тэр бүхэн чинь эрүүл мэндийн даатгалаас одоо төлдөг тогтолцоо шилжүүлж эхлэдэг. Энэ үндсэн дээр л одоо энэ том төвчлүүд чинь гарна уу гэхээс биш ерөөсөө одоо төсөв зөвхөн төсвийн хөрөнгөөр бол одоо юм урагшлахад тасах бэрхшээлтэй байна шүү дээ. Бид бол олон улсын зээл тусламжийг бол маш их авч байгаа шүү дээ. Нэгдүгээр эмнэлэг, хавдар судлалын үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг гээд одоо энэ эмнэлгүүд чинь Австрийн анхны зээлийг одоо орууллаа шүү дээ. 4-ийг 28 саяар. Сая евро шүү. Тэгэхээр эн чинь бол ерөөсөө Монгол улсын эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн салбарын дэвшлэл байхгүй юу? Ардчилсан нам бол яг ийм
чиглэлээр бол энэ эрүүл мэндийн асуудалтай ханддаг. Тэрнээс биш одоо бид янз бүрийн одоо энэ жижиг юмар бол одоо хөөцөлдөд бол одоо явахаа болсон. Тийм учраас бол энэ урдсан сэргийлэх мөн одоо энэ бид нар бол энэ илгэний одоо өвчлөлийг бууруулах, бүр одоо таслан зогсоох, С вирусгийн анхны дэлхийн орон болох гэл одоо ардчилсан намын хөтөлбөрийн энэ 39 зорилтууд бол одоо маш сайхан зорилтууд байж байгаа шүү дээ. Одоо өнөөдөр Харваны лидерийгээд 2 эмэг ууж энэ эмэг одоо 2000 одоо орчим хүн уугаад эцсийн үр дүн нь бол маш өндөр гарч байгаа шүү дээ. Ерөөсөө л хэдэн саяар тоологдчихсан вирус одоо 0 болж байгаа. Бид бол үнийг бууруулах гэж байна. 1200-аар доллараар орж ирсэн юм өнөөдөр 750 болчихлоо. Одоо дахиад энэ ч одоо бүр 350 тэр болох гээд шүү дээ. Энэ чинь бол нөгөө генерик эмнүүд гээд одоо дэлхийд зориулж үйлдвэрлэж байгаа орнуудаас нь аваад эхлэхээр тэр өшөө буурах өшөө одоо буураад ер нь бол одоо 150 рүүл орж ирнэ гэж ингэж хэлүүлж байгаа шүү дээ. Сарынх нь одоо 153 тугаачаар чи хэдүүлээ. Одоо 50,000 долларын төвшөнд л орж ирэх нь шүү дээ. Тийм учраас бол ардчилсан нам бол одоо нөгөө вирус тоологчдоо энэ бол бүх аймагуудын нэгдсэн эмнэлгүүдийг хангах ийм том зорилт хүртэл явж шүү дээ. Энэ бол Монгол хүн Монголдо амжилтдаг. Үнэхээр одоо энэ вирусгүй эрүүл ард түмнээ одоо өсгөж эндийлгэх ийм л үндсэн зорилтыг тавьж байгаа. Түрүүн та төсөвгөд ярьж байна. Энэ дээрээс нэг зүйл тодруулж асуухад эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд улсын эмнэлгүүд ялангуяа дотооддоо нөгөө хүний нөөц, менежмент, дотоод зохион байгуулалтаа бие дааж хийхээр болсон. Тэгээ энэний давуу талыг та юу гэж хэлэх вэ? Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай цоо шинэ хуулийг бол энэ 6 сарын 3-наас мөрдүүлсэн. Энэ бол одоо маш том дэвшил авцарна. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ нэг улсын ингээд нэрийн дор одоо ингээд нэг бие дааж чадахгүй дандаа хараат байдалтай байсан энэ том нэгдсэн эмнэлгүүд, төрөлдсөн эмнэлгүүд чинь цөмөр одоо бие дааж ажиллах нөхцөл бүрдэх гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол ардчилсан намын үндсэн зорилго бас. Ягаад гэвэл зах зээлд орохгүй ингээд одоо нэг хуучин хэлбэрээр байгаад байгаа салбар чинь одоо манай эрүүл мэндийн салбар шүү дээ. Хэдийгээр бид эрүүл мэндийн даатгалынхаа тогтолцоо боловсронгуй болгоод байгаа ч гэсэн нөгөө эмнэлэг нь өөрөө хуучнаар байгаад байхаар болохгүй байна. Тийм учраас энэ хуулиар бол нэгдсэн эмнэлгүүд бүгдөө эрүүл мэндийн яамны харьяа одоо энэ том эмнэлгүүд бүгд одоо удирдах зүйлтэй. Удирдах зүйл нь бол одоо эмнэлгийн удирдлагыг томилдог болох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр төрийн хараат байдал байхгүй болно нэгдүгээр. Хоёрдугаар төсвийн бол одоо ерөөсө бүгдийг хуульчлаад одоо өгчдөг. Чи энүүд энийн зарна, тэрүүн зарна, тэдэн төгрөгийн тэрүүн зарна гэж өгчдөг байхгүй юу? Одоо бол эмнэлгийн удирдлага өөрөө тэр төсвөө багцлаад өгсөн төсвөө өөрийнхөө олж байгаа орлого тэр төлбөрөөр авж байгаа бүх мөнгөө бол одоо юун зарцуулахаа төлөвлөд удирдах зөвлөлөөрөө батлуулж явдаг тогтолцоо шилжих гэж байгаа. Харьцангуй бие дааж. Гэхдээ энэ бол ерөөсөө л бие даагаал явна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол засаглалын менежментийн боловсронгуй болно гэсэн энэ ардчилсан намын мөрөн хөтөлбөр л биелээ болох гэдэг. Одоо өшөө энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг бид нэр дагаж мөрдөх одоо 31 журмыг боловсруулж батлах гэж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар заримдаа эрүүл мэндийн сайд одоо сангийн сайдтай хамтарсан тушаалаар гэх мэтлэнгээр баталгаар манай яам бол одоо маш их шуурхай ажиллаж байгаа. 8 сарын 1-ний дотор батлагдсан байх хэвээр бүгд. Тэгж байж энэ салуурын чинь шинжил цаашаа явна шүү дээ. Сайдаа таныг ирснийг нэг зүйл тодруулж асуумаар санагдлаа. Энэ ер нь гадаадын улсын гэсэн тодтолтой том нэр хүндтэй эмнэлгүүд хажуудаа ийм төчид сургуультай байгаад идэм юм лээ. Тэгээд энэ сургуулаасаа хоёр талын ач холбогдолтой. Сургуулаасаа бас тодорхой хэмжээний санхүүжилттэй эмнэлэгтэй авчин. Дээрээс нь сургуулаа одоо сайн төгссөн боловсон хүчнээс эмнэлэг рүүгээ ингээд ажилуулдаг ийм хоёр талын ач холбогдолтой. Тэгэхээр энийг ер нь манай улсад нэвтрүүлэх алхмууд хийгдэж байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн одоо удирдах зөвлөлөөр ажиллалаа шүү дээ. 3 жил гарав. Энэ хугацаанд бид анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн нэгдсэн эмнэлгийг Японы 130 тэрбум төгрөгийн хөрөнгөөр улдаар барих гэж байна. За одоо эн чинь шүү дээ. Нөгөө сургуулийнхаа эмч багш нар нь цөмөөрөө энэ нэгдсэн эмнэлгийнхаа одоо эмчнэр болно шүү дээ. Клиникийн профессорууд болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиар шинээр төгссөн хүүхдүүд чинь нэг сумын эмнэлэгт 2 жил ажиллачи. Дараа нь одоо энэ эрхийн эмнэлэгч 2 жил ажил гэдэг лиценз байхгүй болсон. Одоо бол шинэ төгсөгчд бол лицензийн шалгалтанд ороод резидент эмчийн лиценз аваад тэгэл үндсэн мэрэгчлэр эрхийн одоо анагаахын шинжилгээ ухаанаар төгсөж мэрэгших гэж байгаа улсууд нь бол үндсэн мэрэгчлэр
резидентурт өөрийнхөө аймаг сурдаг тогтолцоо шилжих гэж байгаа. Үгүй ингэснээр нөгөө шин төгсөгчнөр чинь бол 2-3 жилийн дотор л одоо өрхийн эрүүл мэндийн төвд одоо мэрэгсэн эмчээр ажиллах нь байна шүү дээ бүр. Заавал нөгөө шатамжлага хамжаад 2-3 жил ажиллах гэхгүй байхгүй болж байгаа юм байна шүү дээ. Энэ нь бол ямар ач холбогдолтой вэ гэхээр одоо нөгөө өрхийн эмнэлэг дадлагчигч эмчнэр ажиллаад одоо энэ хүн амьтны эрүүл мэндийг одоо хамгаалж чадахгүй байна. Нөгөө урьдчилан сэргийлэх асуудлыг чинь шийдэж чадахгүй байна гэж. Улаанбаатар яваад одоо нарийн мэрэгжил эзэмшнэ гэж яваад алга болчихдог байхгүй. Тэгэхээр одоо өөрөөх суманд ажиллаж байгаа нөгөө сумын эрүүл мэндийн төвийн эмчнэр чинь өөрийнхөө нэгдсэн эмнэлэгт өөрийнхөө бүсийн онцлогооны төвд одоо резидентур сураад сурахтаа бүр цалинтай сурдаг тогтолцоо шилжиж байгаа шүү дээ. Энд чинь сая 2,500,000-аас 3 сая төлөвлөж 1.5 жилээр одоо нарийн мэрэгжил эзэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн ажилд ажиллаж байгаа эмчнэр чинь ямар ч тийм резидентур төгссөн нөгөө зэргийн одоо цалинд шилждэггүй байхгүй. Одоо бол энэ хууль хэрэгжснээр энэ зэргийн цалин аваад эхлэхээр яг мэдрэлийн эмчтэй адилхан, бис заслын эмчтэй адилхан болоо л гэсэн үг тийм. Тийм учраас бол энэ эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого дээр маш их гарах хэрэгтэй. Ардчилсан нам бол одоо 300 эмч 600 сувлагчийг багаар нь гадаадад бэлтгэнэ гэдэг шүү дээ. Энэ Японд одоо сая дадлагчигч одоо 100,000 хүн явуулна гэж улсын хурлын дараа гарын хэсэг зурхад нь оролцоод ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ дотор нөгөө эмч сувлагч хоёрч байгаа байхгүй. Тэр Япон гэдэг сайхан оронд ч очиод эмнэлэгт нь ажиллаад жинхэнэ дадлагжаад юм сураад ирээ. Тэгээд одоо Монголын эрүүл мэндийн салбартаа амжилт гаргаал гэх гэж байгаа байхгүй. Тийм учраас бол энэ бүхнийг бол манай ардчилсан намын мөрийн хөтлөөр тов тодорхой тусгасан байна. Тэгэхээр эрүүл мэндийн манаа зогсохоор шийдсэн эрүүл мэндийн чиглэлээр эм сүүлэгчээр төгсөж байгаа оюутнууд бол их сайхан мэдээ байна л да. Ардчилсан нам явуулын эмнэлэг гэж юу н онцолж их ярьдаг. Тэгэхээр энэ явуулын эмнэлгийн үр дүн гарсан уу? Олон жил ярьж байна ардчилсан нам. Бид бол өнгөрсөн 4 жилд бол явуулын эмнэлгийн одоо журам дөрвнүүдэд батлаад ингээ гаргачихсан. Нэгдсэн эмнэлгүүд нь явуулын одоо лаборатори эмнэлэгтэй болчихоод хөдөө сум руугаа одоо дахиад бүх хүний одоо эрүүлжүүлэх үзлэг хийгээд зориулалтын дагуу одоо шинжилгээнүүд хийнэ гэсэн үг шүү дээ. Сая одоо дөнгөж одоо энэ чинь одоо сарын өмнө баха одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 150 сая одоо төгрөгийн үнэтэй 12 аймаг 3 дүүрэгт бид нөгөө явуулын тусламж үйлчилгээний аппаратуудыг туршилтаар хэрэглээд эхэллээ шүү дээ. Энэ ерөөсөө л нэг цүнх юм байгаа. Энэ цүнхэн дотор байж байгаа жижигхэн утас шиг аппаратууд бол тэр одоо даралтын үзэн зүрх судаснаас бүх одоо бичлэг хийн. Тэгээ нөгөө компьютер нь ажиллаад шинжилгээнийхээ хариунуудыг нөгөө стандартын дагуу гаргана. Одоо маш гоё юм байгаа. Тэгэхээр энийг одоо ингээд туршилт хийчихэд би бол энэ одоо 4 жилд бол багийн бүх эмч нарыг энүүгээр хангаад нэгдсэн эмнэлгийн явуулын одоо тусламжийн машинуудаа энүүгээр хангаад тэгээд нөгөө явуулын эмнэлэг гэдэг юм чинь бол жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдчихлээ л дээ. Бид ер нь бол одоо данхайсан том одоо юу гэдгийг MRI, CT гэдэг за тэгэл одоо ангиографч гэдэг юм уу ийм одоо сум орон нутагт хэрэггүй шүү дээ. Наад захын урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг хийдэг. Дэлхийн ертөнцид тарчсан энэ юмнуудыг л нэвтрүүлчих хэрэгтэй. Тэр хүн тэрүүгээр шинжилгэдээ зайлшгүй нэгдсэн эмнэлэгтээ очих хэрэгтэй бол тэндээ очиж нөгөө суурин одоо аппаратуудад орж шинжилгээгээ хийлгэх гэсэн үг байхгүй. Тэрнээсээ даваад захимаар Улаанбаатарын том эмнэлгүүдээс хариугаа аваад мэс заслалд орох зайлшгүй шаардлагатай тиймээ болох юм бол нөгөө Улаанбаатарт ирэх хугацааг тодорхой өгөөл ирээл эмчилгээгээ хийлгээл явдаг. Ийм нарийн тогтолцоог л бүрдүүлэх гээд байгаа. Энэ бол нөгөө ардчилсан намын мөрийн хөтлөлт чи одоо яг тусгагдчихсан. Одоо ч бид хийгээд эхэлчихсэн ингээд яваад байна шүү дээ. Нөгөө 8 жилийн хөтөлбөр учраас бид хийж байгаа ажлаа үргэлжлүүлнэ гэдэг чинь энийг хэлээд байгаа. Тий. Урьдчилан сэргийлэх гэснээс ер нь аливаа нэгэн өвчнээс одоо хүн туссан хөрсөн эмчлэх бол тухайн одоо хүнд болоод эмнэлгийн байгуул өндөр зардалтай байдаг. Эндээс урьдчилан сэргийлэх ард нийтэйгээ эрүүл ахуйн боловсролд одоо сурах өвчнөөс ер нь урьдчилан сэргийлэх тал дээр юм. Саяын одоо миний ярьдаг чинь мөнлийн өвтэй холбоотой. Одоо бид нар чинь ингээл элэгний хор тавдар маш их хэмжээгээр болж байна. За зүрх судасны одоо өвчин маш их гарч байна тийм ээ. Энэ бүхний чинь нөгөө урьдчилан сэргийлэх одоо эмчилгээ онцлогоо тэр юм чинь хийгдэхгүй байгаатай л холбоотой шүү дээ. Тэгэл хүндэрч ирээл одоо нас бардаг. Өөр арга байхгүй байна гэж буцаадаг. Тэгээ энэ бол эмнэлгийн буруу биш шүү дээ.
нөгөө хүнийг үздэг тэр тогтолцоо чинь нэгэнд явахгүй байгаа. А хоёрдугаарт эрүүл мэндийн салбарын энэ эмчилгээ онцлогоонд хамрагдах тэр журам дүрмийг манай ард иргэд ч мөрдөхгүй байгаа байхгүй. Тийм учраас бид нар өнөөдөр яах гэдэг явуулын эмнэлэгтэй ажил болъё гэж гэрээр одоо үйлчлүүлэхэд зориулъя гэж байна. Одоо энэ С вирусын эсрэг, В вирусын эсрэг ууж байгаа им энтрийг чинь даатгалд оруулах гэдэг байгаа. Нөгөө А гепатитын вирусын вакциныг товлолд оруулж байгаа тэр цөмбөн урдсан сэргийлэх арга хэмжээ шүү дээ. Өнөөдөр А, В энэ одоо С вирустэй улсууд чинь эцэст маш хүнд өвчин тусаж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тийм учраас тэр хүндрэхээс өмнө нөгөө эмийн угаад одоо вакцинд нь хамруулад ингээ явчих юм бол тэр хүн 3 дугаар шатлалын эмнэлэгт орж ирж эмчлэгдэх тухай ойлголт байхгүй. Нөгөө эмээрээ л ирүүл болчихгүй. В гепатитын одоо вирусын эсрэг хийдэг товлолын вакцины чинь одоо жишээлх юм бол 48 цагийн дотор төрөнгүүд нь 48 цагийн дотор хийдэг байсан юм бид нэр 24 цаг болгосон шүү дээ. Одоо энэ В вирустэй хүмүүст нэгэнт В вирустэй болцсон бол 5 төрлийн эмээг уугаад эхэлсэн. Энийг сая сарын өмнө даатгалд хамруулчихлаа шүү дээ. Ингэж урьдчилан сэргийлэх энэ асуудлыг яахгүй бол хамгийн өндөр өртөгтэй онцлогоонд эмчилгээнд хүрээлэрхээр энэ бол өөрт нь дарамт эмнэлэг тачаалал. Тийм учраас ардчилсан нам бол нөгөө урьдчилан сэргийлэх үзлэг эмнэлэгт гэвтэх тэр нөхцлөөс нь хамгаалах ийм арга хэмжээнүүдийг авнаа л гэж ингэж зорж байгаа. Бас нэг асуудал бол сайда халдварт өвчин байгаа. Шинээр гарч байгаа халдварт өвчин 70-80% хүн зоонозын өвчин. За нөгөө нэг айхтар Зика вирус, H1N1, шувууны ханиад том уу гээл дэлхийн нийтийг цочроос юм халдварт өвчнүүд гараад байна л да. Тэгэхээр манай улсын эрүүл мэндийн салбар ер нь халдварт өвчнөд хэрэг бэлэн байгаа. За ер нь бол H1N1 одоо энэ халдварт өвчин намайг өмнө сайд байхад гарч бид бол одоо түргэн авсан доо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай маш сайхан харилцаатай байсны үр дүнд би өөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байсны хувьд хамгийн эхлээд одоо манай орон эмээр болон вакцинаар хамруулж ирсэн. Нөгөө талаас сая Улаанбархан гэл твдэж байгаа үгүй. Одоо энэ Зика вируслыгийн одоо Эбола гал ярьж байна тийм ээ. Одоо дахиад H1N2 чинь дэгдэн шүүлгэж байна. H1 энэ төрлийн одоо энэ халдварт өвчин чинь зөндөө штэ нэмэгдээл яваад байна. Энэ бүхний эсрэг хийгээд байгаа урьдчилан сэргийлэх юм чинь сая л нөгөө вакцинжуулалт, сая л нөгөө им урьдчилж уух асуудал. Бид өнөөдөр энэ арга хэмжээнүүдийг авсны үр дүнд л одоо энэ юм маш их амжилттай явж байгаа шүү дээ. Одоо үүрэг нь нөгөө талаасаа бол бодлогын хувьд одоо маш их тодорхой байх хэрэгтэй. Ер нь бол одоо өнгөрсөн одоо хугацаанд бол бас эрүүл мэндийн одоо яам одоо энэ халдварт өвчин судлалын үндэсний төв энэ чих докторгүй байснаас болоод бас вакцинжуулалтын тодорхой дархлаажуулалтын арга хэмжээ тасарснаас болж сая Улаанбарханы асуудал бол хүндрэлээ шүү дээ. Энэ 18-аас 30 насны усуудад сая вакцинжуулалтыг 90% хүртэл хийлээ шүү дээ. Ямар одоо идэвхтэй залуучууд хамрагдж гэнэ үү? Ямар идэвхтэй эрүүл мэндийн салбарыг ажиллаж гэнэ үү? Бодлогын зөв тодорхойлоод өгчих юм бол эрүүл мэндийн салбар илгээрээ их хөгжсөн барьсан унсан туссан гэдэггүй шалгуурлаа л байна. Гэхдээ тэр яам тамгын газар одоо юу гэдгийг захиргааны одоо байгууллагынх нь тогтолцоон дээр алдаа гарч байгаа ч гэсэн үгүй энэ байгаа эмнэлгүүд чинь бол байдгаараа л ажиллаж байгаа шүү дээ. Одоо тэрний бодлогыг л маш зөв тодорхойлж өгөх тэр л үүргийг ардчилсан нам хөтөлбөртөө оруулж гүйцэтгэх ёстой. Доктортой нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Нэгдүгээр. Нөгөө талаасаа бол ер нь бол одоо энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа улсуудын цайлан хөлөөс урамшуулал тийм ээ. Энэ бүхний одоо сая чи ингээл Улаанбарханд ажилласан улсуудын илүү цагийн хөлсгөл хичнээн л шаардагдаж шүү дээ. Засгийн газрын тогтоолоор 940 гаруй одоо сая төгрөгийн одоо тэрбум шахуу төгрөгийн одоо зардлыг засгийн газрын нөөцөөс гаргуулаад тэгэл одоо үе шаттайгаар одоо аймаг нийслэл бүгдд нь ингээл нөгөө үүссэн одоо тэр илүү цаг шатхууны зардлуудыг өгч дуусгах гэж шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсө бодлогоор л тодорхойлогдох ёстой. Бид хэрвээ вакциныг ямар нэг хэмжээгээр өнгөрчих юм бол ямар нэг хэмжээгээр нөгөө дархлаажуулалтын тогтолцоо чи алдагдчих бол энэ бол аюулт хүрнэ гэдэг юмыг бол сайд болоо тэрнээс доош бүх алуун тушаалтнууд бол ерөөсөө энэ толгойн гарах хэрэггүй. Тэгэж байж энэ халдварт өвчнийг бид даван туулнаа. Энэ бэлтгэл ажил
Энэ юм хийх зорилго бол бидний өмнө тов тодорхой байгаа. Хийх ажилч бас байгаа. За ингээд та бүхэн ярилцах хугацаа өндөрлсөн байна. Төгсгөлд нь нэг зүйл асууя. Та товчхон хариулаарай. Эрүүл мэндийн спортын сайд ирсэн юм чинь. За энэ жил бол одоо онцлогтой жил хүн төрөлхтний одоо зуны олимп болдог. Тэгэхээр энэ удаагийн олимпиад бол Монгол улс түүхэндээ хамгийн олон тамирчинтай оролцож байгаа. Олимпийн бэлтгэл энэ жилийн олимпийн төсөв ер нь хэр батлагдсан бэ? За дээрээс нь одоо нөгөө Бразил улс чинь жинхэнэ Зика вирусын алдар дэлхийн нийтийг түвшээгээд байгаа. Зарим орны тамирчид энэ Зика вирусээс болоод олимпиад оролцохгүй гэдэг хүртэл мэдэгдэж байна л да. Тэр энэ талаар та мэдээлэх үү? Ер нь бол сүүлийн 2 олимпиад гэхэд 28, 29 хүн л орж ирсэн. Одоогийн байдлаар 32 хэрэгтэй. Одоо эрхэн баталгаажаад ирэх ёстой бас 5 6 байгаа. Ингээд үзэхээр бид 36 7 8 хүн орно. Энэ бол одоо ёстой үнэхээр гайхамшигтай амжилт. Би бол тамирчдаараа бол бахархаж байгаа. Энэ Бразилд бол хүнд юм би. Бид бол одоо нөө бэлтгэл 10 хоног хийх гэж байгаа шүү дээ. Тэнд очиод. Тэр хугацааны газраа хүртэл бид одоо зөв сонгосон. Өөрөөр хэлэх юм бол гэрээ хэлцлээ гэдэг манай Бразил сууж байгаа элчин сайдын яам гэрээ контракт гараа үсгээс ураад би төлөөгээ авцсан. Энэ одоо онгоцны бүх зардал мөнгө бэлэн одоо Улаанбаатар, Франкфурт манай нисэх өөрөө Мят бол одоо маш хямдралтай үнээр бол хүргэж байгаа. Тэндээс нь одоо Мяттай гэрээ хийсэн компани нь Бразилд одоо хүргэж байгаа. Аль болохоор одоо бид тэр нэг Зека Мекагийн үүсгэгч үгүй газар одоо бэлтгэлийнхаа ямыг авсан. Одоо тэр заал одоо буудлын бодлуудаа авсан. Гэхдээ бүр энэ бол маш том клуб. Манай одоо жууд богос чөлөөт энэ төр чинь бүгд тэрүүгээр дамжиж 10 хоногийн дараа одоо олимпийн ордонд орж ирнэ шүү дээ. Тэгэхээр энээс бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол маш найдвартай авч байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол бидний зардал мөнгө тодорхой хэмжээгээр боломжтой байна. Яагаад гэвэл энэ бүх юм нь бэлэн болцсон байна гэдэг чинь Монгол Улсын засгийн газар маш сайн одоо төсвийг их хуралд оруулж батлуулсан. 6.2 тэрбум төгрөгийг зөвхөн олимпиад зарвсан. Тийм учраас бид энд ямар санаа зовхгүй. Цаашдаа бол 2020 оны олимпийн тухай юм л ярьж одоо өнөөдөр тэр байтугай гарын үсэг зурах ажлууд нь хүртэл эхлэх гэж байна шүү дээ. Бид одоо саагагийн өсвөрийн хүүхдүүдийн одоо бага олимпийг л 2000 онд өрсөлдөх гээд байна шүү дээ. Одоо өрсөлдөгч орн Арабын нэгдсэн улс одоо энэ төр гээд байна шүү дээ. Тэгтээ Монгол улсыг бол одоо маш их сонирхож байгаа. Сая одоо том улсууд нь одоо дүүмийн гишүүн хүртэл ирээд надтай уулзаад ерөнхийлөгчийн одоо улс төрийн бодлогын зөвлөлтөд уулзаад ингэ явсан. За би Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр нислээ одоо нөгөө уулзалтаа хийхээр одоо Орос гэдэгтээ одоо ерөнхийлөгчнөр уулздаг штэ. Тэндээ хүртэл одоо энэ бол хөндөгдөн. Бид бол 2020 онд авчих юм бол 2017 онд Азийн том тоглолтуудыг Монголд авна гэсэн зорилго хэрэгжих гээд байгаа. Бид чинь жаахан алсыг хорж ажиллах хэрэгтэй шүү дээ, тийм. За баярлалаа, ингээд ярилцах хугацаа дууссан байна. Таны болон та бүхний ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Таны телевизийн хамт олонд бас амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ энэ удаагийн зочноор эрүүл мэндийн спортын сайд Ламбо оролцлоо. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.